За бүгдээрээ сайн байцгаана уу? За би яг одоо та бүхэнтэй сайн вебсайт гэж ямар вебсайтыг хэлэх вэ гэдэг тухай ярилцъя гэж бодож байна. За ихэнх хүмүүс сайн вебсайтыг гоё дизайнтай вебсайт гэж хэлдэг. Манай үйлчлүүлэгч хэрэглэгчид ер нь л бүгдээ гэж боддог. Гэхдээ мэдээж сайт бол гоё байх ёстой, өнгө үзэмжтэй, тааламжтай, танаа брендийг чинь сурталчлах ёстой. Гэхдээ миний ойлголтоор бол арай илүү том өргөн цагаарны ойлголтыг би сайн вебсайт гэж хэлдэг, ойлгодог. За үүн дээр яах вэ гэхээр энэ зурган дээр харагдж байгаа 5 төрлийн степүүдээр үйл ажиллагааг үнэлэх ёстой гэсэн. За та магадгүй тэнд асуулт байж болно л доо. Орчин үед вебсайт яг хэрэгтэй юм уу те? Том сүлжээнүүд гарч ирээд, сошиал сүлжээнүүд гарч ирээд Facebook пэйжээ сайн хөгжүүлээд Instagram аккаунтоо авч яваад YouTube чаналаа хамгийн сайнаар аваа явцсан байхад вебсайтын хэрэгцээ гарахгүй байна гэж үзэж магадгүй. Гэхдээ вебсайт бол зайлшгүй байх ёстой. Миний үзэж байгаагаар бол танай компани интернет дэх офис гэсэн үг. Та офисын талбай түрээслээд тэндээ ресепшн суулгаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулаад хүн ирэхээр нь чиглүүлж өгөөд тухайн хүнийг эцсийн зорилготой ортолдог шүү дээ тий. Бараа бүтээгдэхүүнээ зарах юм уу юмыг ойлгох гэж байгаа нөхцөл. Гэтэл интернет орчин дэх нөө Jeff Bezos Amazon-ы үүсгэн байгуулагчийг хэлснээр та интернетэд байршаагүй бол танай бизнес явахгүй гэж хэлдэг. Яг түүнтэй адилхан танай бизнес интернет дэх офис бол вебсайт юм байна гэсэн. Хэдийгээр том сүлжээнүүд дээр өөрийнх нь пэйжийг, аккаунтыг үүсгэх нь зөв, маш сайн. Гэхдээ тэд нар болохоор цаана мэдээж политиктэй бодлоготой байгаа. Тэр мөнгөний урсгал таны олгож байгаа орлогоос чинь тодорхой хэмжээний юмыг заавалчгүй шимтгэж авах, өөртөө авах тийм зорилго тэндээсээ санхүүжихтэй өндөр ашгийг олох зорилго байнга хадгалагдж байгаа учраас та өөрийнхөө вебсайтаараа дамжуулж өөрийнхөө брендийг өөрийгөө авч явах ёстой шүү гэсэн. Таны вебсайт дээрх одоо Facebook дээрх пэйж тийм үү, Instagram дээр аккаунт чи юу вэ гэхээр түүн дээр байршуулсан түрээсийн өрөө хажуу өрөөл гэсэн үг. Тэгэхээр яг өөрийнхөө брендийг 100% босгож бүтээх гэж байгаа бол зайлшгүй вебсайтаа байх хэрэгтэй гэсэн. За том ойлголт ярьчлаа. Ахаад энэ үйлчлэлийн дараалал руу явъя гэж. За хамгийн нэгдүгээр та ямар зорилготой юм бэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Та магадгүй гутал зардаг байвал гутлаа хамгийн сайнаараа үзүүлж харуулад ойлгуулад магтаад эцсүүлд нь яах вэ гэхээр зарах гэж байгаа тийм үү. Өөрөөсөө энэ зарах гэж байгаа гэдэг зорилго ч юм байна гэсэн. Та магадгүй нийгэм итгэвчтэн байе гэж бодъё те. Монголоороо сайхан утаагүй амьдрья гэж бодож байгаа нөхцөл таны зорилго яах вэ гэхээр хүмүүст ойлголтыг одоо awareness те ойлголт тийм чиг хандлагыг төрүүлэх гэж байгаа гэсэн. Тэгэх юм бол мэдээлэл өгөөд тэгээд тэр хүнийг сургаад эцсүүлд нь те мэйлийн авдаг юм уу, тэнд сэтгэлийн бичүүлт юм уу, таны зорилго тийм байж болно. Мэйлийн авсан нөхцөлтэй дараа нь дахиад нөгөө хүмүүс рүү мэдээлэл өгөөд те өөрийнхөө энэ чиг зорилгын төлөө олон хүнийг хамруулж чаднаа гэсэн. Ийм зорилготой байж бол таны зорилго ямар ч байж болно, эсвэл брендээс сурталчилж байж болно. Гэхдээ тэр зорилгоо хамгийн сүүлд нь биелж гэнэ үү гэдгийг бид нар шалгах хэрэгтэй тийм ээ. За хамгийн эхлээд зорилго тавилаа гэсэн. За тэгвэл хоёрдугаарт нь reach буюу одоо хүмүүст хүрэх байдал гэсэн. За би түрүү хэлсэн дизайн хамгийн гоё гэж бодсон гэсэн. Гэтэл танаа вебсайт руу чинь нэг ч хүн орж ирэхгүй бол тэнд хичнээн алтаар хийсэн, хичнээн 10-20 саяар хийсэн вебсайт байгаад хэнд ч хэрэггүй гэсэн. Тэгэхээр юу гэхээр энэ хүмүүст хүрэх алхам гэдэг нь юу вэ гэхээр Google-ийн хайлтанд өртдөг байх хэрэгтэй тийм search engine тийм. За Facebook болон тэр бусад том сүлжээнүүд дээр өнгө төрхөний араа шеэрлэхэд ажилтдаг, зураг нь харагддаг тэр бүх зүйлүүдийг одоо хүмүүст хүрэх боломж цонхнууд нь нээлттэй онгорхоо авах хэрэгтэй гэсэн. Одоо таны наацхан домен чинтэй ингээ ардзаас нь тоо өсөг хойлцсан аимшигтай юм байх юм бол тэр хүн хин яаж мэдэх вүлээ те. Ядчил нэрний хувьд ойлгомжтой мэдхгүй сохроор бичээд байсан ч гэсэн олддог тийм байх хэрэгтэй гэсэн. За 3 дугаарт нь акт буюу тэр тухайн яг вебсайтын дотор ороод ирсэн үед яах вэ гэдэг гэсэн. Бидний хамгийн чухал гэж бодоод байсан дизайн гэдэг ойлголт хаавас энэ 3 дугаар шатнаас л дөнгөж эхэлж харагдаж байгаа учраас эхний хоёр үйлдэлүүдээр тодорхой хэмжээнд анхаарал тэрнээс цааш одооноос эхлээд дөнгөж дизайн яригдчих эхэлж байгаа байхгүй. Вебсайт маань ороод ороход өнгө үзэм сайтай авах нь байна. Танай брендтэй чинь те уур амьсгал өнгөний код нь таарсан байх хэрэгтэй байна. Энэ дээрээс дизайнууд нь сайн ажиллаж явах хэрэгтэй гэсэн. За тэгэнгүүт дөрөвдүгээр алхам нь юу вэ гэхээр тэр гоё дизайнтай вебсайт чинь юу вэ гэхээр
таны зорилго руу үйлдэлийг хийх ёстой. За гутлаа зарж байгаа бол худалдан авах гэдэг товчон дээр даруулах ёстой гэсэн. Хичнээн гоё алтаар байсан зураачаар зурулсан вебсайт маань худалдан авах гэдэг товч байхгүй бол яах вэ? Худалдан авах гэдэг товчон те 10 удаа ингэж скроллсны дараа нөгөө хүнийг даруулах хэрэгтэй болвол яах вэ? Энэ бол тэгэхээр дизайн, user experience хэрэглэгчийн хувьд бол маш өртөгтэй үйлдэл болсон. Орчин үед те эхний 10 секундтай зорилгоо тодорхойлоод тэр хүмүүс үйлдэл хийх боломжийг олохгүй болвол хүмүүс энэ их олон мэдээлэл, энэ их олон вебсайтууд донд төөрөөд таны вебсайтыг амархан хаагаад цаашаа явах үнэхээр боломжтой гэсэн. Тэгэхээр тэр дизайн, сайтын бүтэц тэр ойлголт чинь тэр 10 секунд, 12 секундэд таарч таныг зөв зорилго руу үйлдэл хийхэд нь орж ирсэн хүнийг хөтлж чадчихэв үү гэдэг маань маш чухал асуудал болж байгаа. Үүнийг бол мэдээж user experience яасан гэдэг маш олон ойлголтуудаар яана гэсэн үг. Хамгийн сүүлд нь 5 дугаар алхам буюу engage гэж ойлголт байна. Бид нар бараа бүтээгдэхүүнээ зарчлаа. Тэр хүнийг дахиж халамжлах хэрэгтэй хэрэгтэй болно. Дараа нь байнгын хэрэглэгч гэж ойлгож болно. За түрүү нөгөө утааны гэдэг тийм жишээ байх юм бол тэр хүний магадгүй мэйлийг авчаад тэр хүндээ дараа нь дахиж одоо мэдээлэл хүргэдэг тэр хүнийхээ сэтгэл санааг сонсдог тийм байх хэрэгтэй болж ирж байна гэсэн. Энэ ингээд 1-5 гэсэн алхмыг ингээд гүйцэд хийгээд одоо буцаад ингээд тойроод яваад шугам богоо зэн харж байна те. Энэ маань ингээд бүтэн циклээр ингээд явдаг. Ингээд явах юм бол энэ циклийг ингээд хийж явах юм бол танаа бүтээгдэхүүн чинь хүмүүст хүрдэг юм байна. Зөв вебсайт чинь ингээд хэрэглэгчийг эцсийн үр дүнд нь хүргэдэг юм байна. Тэгээд байнгын хэрэглэгчийг хангах юм байна. Бүх бизнест байнгын хэрэглэгч гэдэг ойлголт хамгаасаа чухал байдаг. Тэр зүйлийг чинь хангаж чадж байна гэсэн. За энэ яг энэ форматыг арай нэг өөр зургаар үзүүлье. За ингэж юм. Интернетийн орчинд дижитал маркетинг хийгээд та ингээ хүмүүс тэгээд вебсайтаараа дамжуулаад тодорхой нэг зорилгыг биелүүлэх гэж байгаа нөхцөлд ийм одоо funnel гэж ярьдаг л та. Одоо юу л үргэх юм уу монголоор гэдэг ийм төрстэй хэлбэртэй орж ирнэ. Одоо энэ цэнхэр байлаа гэхэд та нэг тодорхой нэг зорилгыг биелүүлэх гэж байгаа энэ ногоон те. Тэгэнгүүт интернетэд хүмүүст хүрэх нь байна гэсэн. Хайлтын системээр дамжуулж явна. За ингээд те ямар нэгэн байдлаар контент үйлдвэрлээд ингээ явна гэсэн. Эсвэл сошиал дээр пэйжээр дамжуулаад эсвэл Facebook, Google-ийн ad-аар дамжуулаад сурталчилгаагаар дамжуулаад өөрийнхөө бүтээгдэхүүнийг чиглүүлээд тодорхой хэмжээний хүмүүсийг өөрлөгөө оруулж ирж байна гэсэн. За 1000 хүнийг оруулж ирлээ тийм үү. За тэнгууд 1000 хүнээс орж ирэх юм бол вебсайт, landing page, user experience тэр бүх юмнуудаар дамжуулаад үйлдэл хийлгүүлнэ гэсэн. Мэдээлэлээ дамжууллаа, сайтаа пүүзээ сурталчлаа. Тэндээсээ хамгийн сүүлд нь дараагийн шатанд нь яг эцсийн хэрэглэгч болохын тулд ажиллаж өгнө гэсэн. Та манай бараа бүтээгдэхүүн худалдаа авахын тулд ингэж дараарай, эсвэл ийм хөдөлгөөнд нэгдээрэй гэдэг. За тэнгуүтээ энэ ингэж яг хэрэглэгчтэй зөв байдлаар хүрч чадах юм бол та бүхний зорилгыг биелүүллээ гэсэн үг. Тэгээд тэр хүмүүстэй хамгийн сүүлд нь халамжлаад дахиад дараагийн үйл ажиллагаа магадгүй амнаас амд дамж танаа бүтээгдэхүүнээс сурчлах, танаа бүтээгдэхүүнийг дахиж авдаг тийм хүн болгож хувирах хэрэгтэй гэсэн үг. За энэ ингээд яагаад ийм нарийнхан ингээд юулуур байдлаар доош харсан гурвалжин хэлбэртэй байгаа вэ гэхээр энэ бүх юмн дээр алдагдал явж ирдэг. 1000 хүн орж ирлээ, 500 хүн сайтыг үзлээ, 250 хүн яг эцсийн хэрэглэгч болох зорилготой байлаа гэж бодоход 50 юм уу 100 хүн худалдаж авлаа гэсэн. За 100 гэж бодох юм бол 10% зорилгыг биелүүлж чадж байна гэсэн. Энэ алдагдал хамгийн бага байх юм дээр юу анхаарах вэ гэхээр бүгдэн дээр нь анхаарах хэрэгтэй болно. Дизайн одоо хайлтанд өртөхгүй болвол хичнээн алтаар байсан вебсайт хийгээд хэрэггүй. За орж ирсэн хүмүүс нь худалдаа авах товч байхгүй болвол энэ хичнээн 500 хүн орж ирээд хэрэггүй болчихно. Худалдаа авах товчнд байлаа гэдэг нөө банкнаас нь гүйлгийг хийж авч чадахгүй бол танай компани функц ажиллахгүй байна гэсэн. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг зөв эмх зэгцтэй хийж чадчихвэл хамгийн сайн вебсайт гэж ойлгож байгаа. За түрүүн хэлсэн дизайн гэдэг ойлголт нь user interface гэсэн ухтуун дотор явж байгаа. Тэр нь болохоор сүүлийн үед яаж яана гэхээр user experience буюу хэрэглэгчийн одоо ажиллах хэрэглэгчдэд ашиглахад амархан байдал гэдэг ойлголт гарч ирж байгаа. Түүний дараа нь болохоор customer experience буюу хэрэглэгчийн зан төлөв одоо төрөл бүрийн байдлаар зан төлөв нь өөрчлөгдөж суралцж штэ одоо бид нар 10 жилийн өмнөх веб гэдэг ойлголт болохоор өнөөдрийн
залуу хүмүүс бол арай өөр болцсон байж байгаа жишээ нь. Тэгэхээр эргэлгчийн зан төлөвдөд тааруулаад тэр бүх зүйлүүдийг шингээж авна гэсэн. Энэ бүх зүйлүүдийг шингээгээ явах нь бол хамгийн гадна талынх нь болохоор BX буюу brand experience танай компани өнгө төрх нийгэмд байршиж байгаа, сошиалд байршиж байгаа. Тэгээд хүмүүст хүрсэн байдал чинь бүх зүйлүүд чинь энэ доторх бүх юмар тодорхойлогдож явна гэсэн. Тэгэхээр алхам бүрдээ энэ бүгдийг бодоод вебсайтаа шингээхийг зорих хэрэгтэй. За та өөрөө вебээ хийх гэж байгаа хүн байлаа гэж бодъё. Гэтэл би танд маш ийм өргөн хүрээний олон юм ярьлаа. Энэ бүх зүйлүүдийг судалж мэдээд хэрэгжүүлж чаддаг болтол зөндөө олон шинжлэх ухааны технологийн юмуд хэрэг болно. Тэгэхээр яах вэ гэхээр бүгднгийн судлаад өөрөө их гэж дайрахаас илүүтэй бас зөв мэрэгжлийн хүмүүстэй хандаж яваарай. Тэгээд магадгүй те энд нэг ийм хүн ийм яриад байна. Энийг манайх яаж шингээж чадж байгаа вэ? Яаж хэрэгжүүлж чадж байгаа вэ гэдгийг шударгаар асуугаад хэрэгжиж байгаа болж байгаа гэх юм бол цаашдаа ингээ те окей манай вебсайт бол бидний зорилгыг биелүүлж байгаа маа гэдгийг тооцох хэрэгтэй. Тэгэд энэ бүх зүйлийг хангаж чадсан тийм вебсайтыг сайн вебсайт гэж хэлэх юм миний ойлгож байгаагаар. Тэгээд дотор нь болохоор UI ч юм бол бас те маш олон зүйл байгаа. Брэнд, өнгө, грид, нүдэнд харагдах байдал, тусгалын өнцөг те цонхны бүтэц зохион байгуулалт те утсан дээр ямар харагдах уу, компьютерийн дэлгэсэн дээр ямар харагдах уу те. За user experience дээр яаж ажиллах уу те, shop cart руу хэдэн удаа даруулж орох уу. Бүтээгдэхүүнээ оллоо, shop руу нэг дарлаа. Дараа нь худалдаа авалт хийхэд гүйлгээ хийх гэж дарлаа гэд 3 үйлдэл хийлгэж байвал супер ч гэх юм уу те. Яг үйлдэлийн дараа л ийм байдлыг user experience-ээр болж байна. Customer experience нь бас ямар байх вэ гэд энэ бүх зүйлүүдийг мэддэг чаддаг хүмүүстэй хамтарч хийгээд явахыг хичээгээрээ. Тэгээд эсвэргээрээ бас веб хөгжүүлж байгаа дэр хүмүүсээсээ энэ бүх зүйлийг яаж хангаж байна вэ гэж асуугаарай. За дараа нь дахиад хэлсэн те Google-ийн хайлт буюу бусад сүлжээний хайлтуудад огтоосоо өртөхгүй юм хийсэн байх юм бол хичнээн алтаар хийсэн вебсайт байгаад ямар хэрэг байх вүлээ. За ийм ойлголтыг өгж байна. Тэгээд танаа бизнест амжилт хүсье баярлалаа.